нийтлэг гарч байгаа асуудлуудыг л ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар ямар ч байсан энэ дид бүтжүүлэх нь бол энэ Улаанбаатар хотын хөгжлийн түлхүүр юм байна. Тэгэхээр зэрэг энд утга алгуулах юм байна. Дид үтцтэй болохоор зэрэг тэнд нөгөө энэ хотын төв рүү шаваад байдаг барилгууд нь зах руугаа явж эхлэх юм байна. Дид бүтцтэй уялдаад байшингийн дунд байшин бариад байгаа шүү дээ. Ягаад гэвэл тэр дид бүтцгүй газар бол одоо дахиад нөгөө тусгай зөвшөөрөл нөгөө техникийн нөхцлүүд нь хэцүү гардаг. Тэгэхээр зэрэг дид үтц хэдий сална, хэдий хол юм. Тэдий чиний хот маань. За энэ бол их чухал юм. Дид үтц бол маш чухал. Тэгэхээр миний асуусан агуул бол энэ л те. Ерөөсөө бид нар бол сонгогчд ямар байна гэдгийг тандаж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхээр ажиллахгүйгээр Монгол улс хөгжихгүй нэг хүн хэлсэнтэй би санал хэлээд. Яагаад гэвэл биш те. Яг ингээд сонгуульд явж байхдаа зүгээр энэ хүнийг саналыг тудалдаад авчихсан гэдэг талаас нь шоу хийгээд байгаа болохоос биш. Тэр хүнд ойлгуулах тийм ээ. Тэр хүнийг одоо амьдралыг ойлгоод дараагийн арга хэмжээ авах дээр жоохон сул юм уу л гэж. За энэ бол яг үндсэндээ сонгуулийн ерөнхий орооны их ажил. Улс төрийн нууц орн бас ягаад гэвэл эн чинь улс орныг авч явах гэж байгаа шүү дээ намууд чинь. Тийм ээ. Ерөнхийдөө бол яг одоогийн нөхцөл дээр бол одоо өнөө маргаашгүй сонгуул 10 хоногийн дотор болох болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо маш олон мэдлэггүй улсуудад таарсан. Ингээд хүмүүстэй уулзаа явж байхад сонгуулаа яаж өгөх юм, бодох юм уу, бодохгүй юм уу, тэр машин эрхээ ураагаа уншуулах юм уу, хуруугаа зөсчүүл яах ингээд энэ мэдээллүүд нөгөө бүх иргэддээ хүрдэггүй юм байна. Яг тэгвэл одоо юу гэдгийг иргэд маань сонин захиалдаг улсууд хэд байдаг вүлээ, телевизтэй улсууд ч хүртэр хэрэг гэр ороллоор бол хэцүү шүү дээ. Тэгэхээр зэрэг тэднэрт нөгөө сонгуулийн ерөнхий ороонд ажиллаж байгаа, эсгийн ороонд ажиллаж байгаа тэр цөөхөн улсууд бол нийт сонгогчтой хүрнэ гэдэг бол хэцүү юм. Тэгээд одоо олон хэсэгт авч байгаа учраас аль хэсэгт би очиж өгөөч мэдхгүй явж байгаа улсууд их байна. Яг өнөөгийн нөхцөл байдалд бол энийг илүү одоо арай урт хугацааны өмнөөс энэ төр маань одоо юу гэдгийг төрнөөс системтэй хилж өгөх хэрэгтэй байсан юм болов уу гэж санагдсан. За энэ бол нэг тал. Тэ урт хугацааны зүйл ер нь бол боловсролын тогтолцоонд бид нар айгүй сайн зөв энэ сонгуул гэдэг юу вэ гэдэг ухтгыг хийж өгөх хэрэгтэй юм л. Европын болон одоо юу гэдэг Америкийн боловсролын тогтолцоонд бол тэр бол айгүй сайн тусгагдсан байдаг юм байлээ шүү дээ. Тэгээ зүгээр бид нар бол ганцхан удаа сонгуулийг дуусахгүй шүү дээ. Тэгэхээр сонгуул гэж юу юм бэ гэдэг сэтгэлгэн дээр л жоохон өөрчлөлт гарсан болов уу гэж би сувдаа харж ийн л да зүгээр. Гэхдээ та юу гэж үзэж байгаа юм? Яагаад гэвэл бид нар чинь сайн амлсан даа. Магадгүй одоо бэлэг тараасанд нөгдөг нэг үеэс. Өнөөдөр энэ байдал явж яахан өөр болж байна уу? Таны харж байгаа. За би бол тэрэн дээр айгүй тэрс өөр бодолтой байдаг. Хүмүүс одоо юу гэдгийг манай монголчууд ялангуяа их тийм нэг 10-20 мянган цаас өгөөд аваад тэгээд яг тэр хүнийхээр дугуулад байна гэж би бол бодохгүй байна. Тэр бол зөөр хүмүүс тийм түүх байсан шүү дээ. Тийм түүх бол байсан. Яг тэр бол хүмүүсийн анхаарлыг татах зүйл. Ялангуяа өнөөдрийн сая хүн амтай хотод бол тэгээд сая хүн амт мөнгө тараагаад саналын худалдад авна гэж бол боломжгүй. Энэ юу гэхээр зэрэг хүний анхаарлыг энэ ингээ мөнгө тараасан учраас эдний нам ялчлаа гэдэг анхаарал татах нэг хэсэг юм болов. Гол өнөөдөр гараад байгаа зүйл юу гэхээр бүртгэлийн алдаа байгаа байхгүй. Өнөөдөр 2-3 иргэн нэмэлттэй улсууд байх боломж байна. Жишээгээр манай Баянзүрх дүүрэг дээр би саяхан хэвлэлийн баг орлоо. Олон мянган тохиолдлууд гарч ирж байна. Иргэний бүртгэл дээр саяхан 2010-аас 11 оны хооронд Монгол улс бүх хүнээ тоолцоод байхад одоо мянган-мянгараа Баянзүрх дүүрэг дээр байхгүй иргэд гарч ирээд. Иргэний мөлх байхгүй тоолгонд ороогүй. Гэхдээ одоо ингээ хаягн дээр ингээд бид нар хаягаа харна шүү дээ. Одоо аль биесээр хаягнууд авсан байхгүй. 185 мянган сонгогчнуудаа Баянзүрх дүүрэг санал өгөх юм байна. Хэдэн хаягн дээр вэ гэсэн чинь 60 мянган хаягн дээр байна. За хамгийн ихтэй нэг хаягн дээр хэдэн сонгогч байдаг юм бэ гэж харсан чинь 169 сонгогч байдаг юм байна. За ингээд дундчлаа. За энэ олон сонгогчтой өрхөдийг очиод тулгаад үзье гэхээр зэрэг тулгангууд 16 сонгогчтой гэж бичигдсэн газар 4 хүн байх жишээ. Тэнгүүт нь гайхаад энэ та одоо таны өмнө байсан улсууд байсан юм уу бүртгэлээс асуулаагүй юм гэхэд уучлаарай ахын 62 оноос хойш энд байна. Тэгэхээр зэрэг бид нар чи 10-аас 11 онд бүртгэлээ иж бүрэн дуусгаж улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгийг гаргаад бүртгэлээ дуусгачаад байхад мянган-мянгаар ингээд өнөөдөр сонгогчдын зөрчил гараад байна гэдэг маань өнөөдөр нөгөө тэр мөнгө тараахаасаа илүүтэйгээр хүмүүс мөнгө тараагаад энэ нам ялцлаа гэж ойлгодог биш. Энд бодлоо булхаа байгаад байна гэдэг л асуудал байгаа байхгүй. Тий. Тэгээд энийг одоо яах вэ та яг? За би бол одоо юуны одоо шалгадаг хүн биш. Мэдээж энэ асуудал гараад байвал зөх ёсны байгууллагууд мэдэгдэх үүрэгтэй. За өнөөдрийн байдлаар гэх юм бол манай арчилсан аль биесээр тэр зөрчлүүдийг баримтжуулаад
ерөнхийлөгчд буюу ерөнхийлөгчийн тамгын газар, сонгуулийн ерөнхий ороо, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газарт аль биесээр манай нам бол энэ зөрчлүүдийн баримтлууд өгсөн байна. Одоо эндээс нөхдүүд ямар арга хэмжээ авах вэ бид нар одоо хараад суухаас өөр одоо бид нар чи хуулийн дор амьдарч байгаа улсууд ч тийм өөр сонголтгүй болчихдог. Тэгэхээр зэрэг тагнуул хүчний байгууллагууд ажиллаж байгаа юм шиг үлээ. За баярлалаа. Ингээд бидний ярилцах хугацаа өндөрлж байна. Ерөнхийдөө бол та дэд үтсийн талаар их гол мессежийг хэллээ тийм ээ. Ер нь дэд үтстэй бол хот өгчнө гэдэг. За баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлэг өндөрлөө. Баяр та үзэгчдээ.